За ингээд хэрэг дэмжигдээд ингээд явлаа гэхэд бид нар тодорхой одоо юу гэдгийг засгийн газар доторх энэ байр суурьнууд чинь өөрсдөө нэгдмэл биш байна. Та бүхэн засгийн газар цаашаага энэ хилцээрийг зөвшөлдсөх хэсэг асуудал дээр гарын үсэг зурхтаа энэ яамдуудын саналыг аваач. Тэр дундаа яг үндсэндээ одоо засгийн газрын тухай хуулиараа замун дээрээс нь танаа энэ яамны чинь яг хөтөлбөрийнхөө дагуу гадаад харилцааны яам болвол энэ дээр үндсэндээ олон улсын байгууллагын их гэрээ хилцээр дээр өөрсдөө онцгой анхаарах үүрэгтэй байна. Хяналт тавих үүрэгтэй байна. За дээрээс нь яг энэ дарахын эрх яам болоод талцшгүй эрхтэй холбоотой асуудлуудыг зохицуулах чиг үүргийг тав хүмүүс хийх ёстой байна. Тэгэхээр өнөөдрийн үүсэж байгаа асуудал чинь юу гэхээр нэг зохицуулт хийгээгүй байна. Сангийн яам чинь өөрөө дарахын эрх яам бидлүүлээд байх шаардлагагүй, хөнгөлөлт идлүүлээд байх шаардлагагүй гэсэн биш өгсөн байна. Замун дээрээс нь хууль зүйн сайд нь бол энэ асуудлыг эргэж харах ёстой гэсэн саналыг өгсөн байна. За ингээд та бүхэн бас ингээд саналаа өгөхдөө гадаад харилцааны яамнаас энэ гэрээ хэлцээрийнхээ төслийнхөө бүр зүйл залтайгаар энийг өөрчлөе, энийг хасъя гэсэн саналууд өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр би соёлмоо дарга би танд хариуцлагатайгаар хэлж байгаа зүйл нь та яамны гэрээ хэрэгцсэн газрын даргын хувьд яг энэ хэлцээрийг өөрөө гардаад хийгээд гарын үсэг зурулаад эслээд дуусгаарай. Тэ? Та өөрөө энэ өгсөн таны өгсөн мэдэхгүй ямар ч яамнаас ирүүлсэн чигтэр бол ийм санал байгаа. За би уншия. За ингээд нэгдүгээрт гадаад хэлцээний намс ирсэн сан шүү. Би бүх яамдууд саналыг протоколцоход хэлэх гээд байгаа. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу соёрхон батлах олон улсын гэрээ нь гарын үсэг зурснаар шууд хүчин төгөлдөр болох боломжгүй. Иймд 15 дугаар зүйл заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдгийг энэхүү хэлцээрийг соёрхон баталсан тухай батламж жуугчгийг солилцсон өдрөөс хүчин төгөлдөр болно гэж өөрчлөх гэсэн санал байна. За ингээд энэ танаа яамны санал байна. За хэлцээрийн төслийн 11 дугаар зүйлийн нэгд хэсгийг засгийн газар нь дотоодын хууль тогтоомжийн хүрээнд ямарваа нэг төлбөр хураамж авахгүйгээр төлөөлөгчийн газарт томилогдсон ажиллах зорилгоор Монгол улсад оршин суугаар ирсэн дараах хүмүүсүүд Монгол улсад орох гарах чөлөөтэй зорчиход шаардлагатай бүх арга хэмжээг авахыг эрэмэлзэн гэж өөрчилж мөн зүйлийн 2 дахь хэсгийг бүхэлд нь асах гэсэн санал байна шүү. За тэгээд 3-т нь гэсэн байгаа. Дайны дэлхийн ногоон хөгжлийн институтийн албан тушаалтанд эдгээрийн гэр бүлийг бүх төрлийн татвар хураамжаас чөлөөлөхтэй холбоотой бүхий л заалтуудад сангийн яамны саналыг тусах зэрэг болно гэсэн байгаа шүү. Тэгэхээр энэ бол танай гадаад харилцааны яамны байр суурь. Та бүхэн эхлээд өөрсдөө санал байх нь 3 дугаарх нь сангийн яамны саналыг харгалзаж үзээрэй гэсэн саналыг ийм санал өгсөн байгаа. За тэгэхээр та бүхэн маань одоо бол мэдээж энэ одоо хүртэл явцсан одоо энэ хэлцээрийн төсөл дээр сандаг учраас сайда соёлмоо даргаыг оролцуулаад за ингээ үг үсэг найруулгуудыг нь янзлаад ингээд явах нь байна. За сангийн сайд бол ингэж ийм бичгээр үүсэн байгаа. Би эдгээрийг бүгдөө ингээ хавсалтаар ингээд явуулна. Сангийн сайдын за энэ 6 сарын 5 сарын биш 26 оны 6 сарын 8-нд ирүүлсэн зүйл дээр за ингээд хөрөнгө оруулалт татдаг төрлийн ашигын төлөө бос за энэ ямар ч байд арх эрх хямтай холбоотой татвараас хөнгөлж чөлөөж байгааг анхаарах хэрэгтэй гэсэн байгаа. Саналын аль бие тайд дислет яг ямар асуудлаар яах юм. За дээрэс нь энэ төслийн 4-р зүйл болон 9-р зүйлийн 9Б, 9Ё, 9Ж хэсгүүдийг хасах саналтай байна гэсэн саналыг сангийн сайд ирүүлсэн байгаа. За тэгээд үүнээс гадна Монгол улсын засгийн газраас гадаад улсын засгийн газар олон улсын байгууллагад байгуулсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн гэрээний дагуу авсан бараг за ингээд ингэж шүү. Тухайн зээл тусламжийг олох талаарх байгууллага гэрээ хэлцээрт тухай бүр тусгах эсвэл одоогийн хүчин төлөв мөрдөж байгаа татврын хууль тогтоомжоор чөлөөлөх байдлаар зохицуулах боломжтой гэсэн санал өгсөн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн сангийн яамныхаа энэ асуудлуудыг нэгтлаарай. За ерөнхийдөө ийм саналуд байна шүү. Тэгэхээр би энэ асуудлуудыг протоколд ингээд тусгаж шүү. Бид нар их хурал байнгын ороо энэ асуудлуудыг гацаагаад барьсан зүйлүүд бол байхгүй. Эхлээд байр суурьч нэгдэх гэж хараад байгаа. Засгийн газрыг. А энийг үндсэн чиг үүрэг зохицуулах үндсэн бүрийн чиг үүрэг одоо харилцаа нь бол хуулиараа танаад болгосон байгаа учраас дараагийн гэрээ хэлтсэрүүдээр ийм зүйлийг алдаатай оноотой байр суурь нь тодорхойгүй нэгдмэл бус үйл ойлголцол үүсгэсэн зүйлийг засгийн газраас бий болгож болохгүй. Яг өнөөдрийн байгаа засгийн газрын байр суурь байгаа байдал ч ерөөс яг ийм байгаад байна шүү дээ. Тэ? Үндсэн тусгай одоо юу гэдэг үндсэн чиг үүргийн яамдууд нь хууль зүйн яам, сангийн яам, гадаад харилцааны яамнууд энэ дээр байр суурьа тодорхой гаргаж өгөхгүй үйл ойлголцтой байдаг. Тэгэхээр би энийг онцгой анхааруулж хэлж байгаа шүү. За ингээд
та өөрөө толгоогоор хариуцаад энэ хилцээрийг дуусгаад эцэслэн батлаад эргээд соёрхон батлахаар орж ирэхэд энэ асуудлууд бүрэн дүрэн шигтгэжтэй шийдэгдсэн ямар нэг үл ойлголцолгүй бүх бүрэн дүр мэдээллүүдийг наашаа өгсөн байх ёстой гэдэг анхааруулгыг өгж шүү гадаад харилцаанд.